Сайн байцгаана уу? Налагчтай хайрдаггүй мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид төрсөн өдрийн баяранд тохиож байгаа хайртай охин Бахадгүлтэй хэмээн хаяглаж аав ээж болон хүргэн Хуанбекийн гэр бүлээс мөн дөрвөн бэрх болсон сайхан өрсөөс нь илгээсэн маш гоё гинтийн бэлгэр ажилсаг хичээнгүй эрхэм бүсгийг баярлуулахар хүрэлцэн ирээдээд ингээд хамтдаа төрсөн өдрийн эзнийг маш гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Бид нэгэн төрч нүртулан уучээ. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн удаа. Сайн уу? Хайр түгээж болох уу? Мэдчилгээ үргэлжилж байна. Эрхэм үзэгчтэй энэ цаг мөчид бид маш гоё нэгэн ажилсаг бүсгүйтэй уулзаад байна. Юун түрүүнд бахагчтай энэ өдрийн мэнд хүргэе. Бас төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За ажиллаа хийгээд тун завгүй байх шиг байна. Мөн түнчлэн налахтаа бас ажлын гараагаа эхэлж шинхэн ажлыг санаачлан хийж байгаад халуун баяр хүргэж бас төрсөн өдрийн мэнд хүргэж баяр дээр нь баяр нэмэхээр хүрэлцэн ирээд байна. За баярлалаа танартай. Сэтгэлээсээ хаалцаач миний чи өнөөдөр ер нь ажил ихтэл өдөр байх шиг байна. Ер нь бол ажил ихтэй л өнгөрлөө. За тэгвэл ажил ихтэй төрсөн өдрийн баяр дээр дурсамж нэмэхээр мэдчилгээ үргэлтээр танд дамжуулж маш гоё бэлгшээлтэй утга учиртай бэлэг тэгээд бас чин сэтгэлийн сайхан үгсийг илгээсэн байна. Их олон хүнийг хүлээж тоочглож байгаа болоо. Гэхдээ яг тэр дундаа нэг за тэр маань л болов гэж дэвшүүлэх таамаг байгаа болоо. Одоо гэр бүлийнхнаас л байх гэж бодож байна. За тэгэхээр та бол манайхыг үздэг байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ мэдчилгээний бэлэг гэхээс илүү бидний хэлж ирэх дайх үг дэндүү чухал байдаг. Тэгэхээр та одоо маш сайн сонсвол бэлэгний учир их тодорхой болох байхаа гэж бодож байна. Энэ мэдчилгээ дүүдэн эрэхтэй айлын том охин гэдэг алтнаас илүү үнэтэй байдгийн байна лээ. Амьдралын утга учирыг мэдрүүлж алтан дэлхийд биднийг аав ээж болгосон алдраа жаахан охин минь өсөж томорсоор аль хэдийн дөрвөн сайхан үрийн ээж болсон. Амьдралын жаргал зовлонгийн алинд ч нуграагүй ажилсаг хичээнгүй охин үрээ харах бүхтээ ээж аав нь бахархаж явдаг юм шүү. Араасаа дагсан дүүгийнхаа хамгийн мундаг эгч нь байдагт баярлалаа. Хизээд бидний зүрхэнд сэтгэл ойр оршдогт маш их баярлалаа. Намрын навч шиг гундаж байсан ч, намраа бороо шиг шаагаж байсан ч, нарцад биднийг түшээд тулаад л авдаг. Чи минь бидний гэр бүлийн хамгийн том бэлэг юм шүү. Өнөөдөр бидний орчлонд ээж аав болсон өдөр чиний минь хүмүүн заяаг олж мэндэлсэн өдөр юм шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байна. Таны хамгийн дотны хүмүүсээс энэ мэдчилгээ хаяглагдан ирсэн байна. Миний хичээ аав ээж хоёр нь гадаад дүүтэй хамт ирчихсэн догтлон хүлээж байгаа. Мөн хайртай дүү нь бас чин сэтгэлийн үгсээ дайгаад хүргэн Хуанбекийн гэр бүлээс гэж хаягласан. Бас таны минь энэ орчлонгийн утга учир болсон дөрвөн сайхан бэрх шиг үрсэн танд баярын мэнд хүргэж байгаа шүү. Хамгийн дотны хүмүүсийнх нь хамгийн гоё бэлгийг гартуулъя. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Амьдралын минь үргэлжлэл яцхан охин минь хатдын ухааныг өвлөхөр эвлэхэн зүггүй хэн. За тэгээд бахагч мэдээж хүн бүрээс өнөөдөр хүндэтгэлийг маш гоё мэдчилгээний үгсийг авч байгаа бах. Гэхдээ тэр дундаа хамгийн нанд нь бас таны хамгийн дотны хүмүүсээс ирсэн. Тэгээд хайртай үрсүүд нь таныг хамгийн ихээр бахархаж хүндэлж явдаг. Ижээ аав нь бас ихэд хүндлэн дээдэлж охин үрээрээ бахархаж явдаг гэд энэ цаг мөчид нөгөө хэд маань бүгдээрээ л одоо бидний бичлэгийг хүлээж байгаа бах. Ээж аавтаа бас баярын мэнд хүргэх болов. Хүргэнийхаа гэр бүл бас сэтгэлээсээ хавaalцал. За авиж хоёртоо болон дүү нартай хүргэндээ өр хүүхдүүдтэй бүхэнд нь эрүүл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Аав ээж хоёртоо хайртай шүү. Намайг үдий зэрэгтэй хүн болгож өсгсөн та хоёрын ачиг мэдээж би хариулж барахгүй л дээ. Тэгэхээр ямар ч гэсэн аавынхаа нэрийг сэгтэхгүй ээжийнхээ үргэлжлэлийг залгамжилсан сайн хүн байхыг хичээнэ. Та нартай маш их баярлалаа. Аав ээж хоёр минь хамгийн гол нь эрүүл урт удаан насалж одоо хоёр охиндоо болон хүргэндээ ач зээ нартай урт удаан насалж эрүүл байгаарай гэж хүсье та. Та хоёр минь байхгүй байсан бол ерөнхийдөө
би гэж хүн байхгүй. Миний арт ерөнхийдөө бат зогсдог. Та нартай маш их баярлалаа гэж хэлье. За тэгэхээр баярлалаа. Сайн ээж аваа сургаж харсан. Эрхэм сайхан бүсгүй танд бас ажил амьдралын сайн сайхныг хүсье. Тэгээд дүүн хэлэхдээ айлт нэг тийм бүхнийг зохицуулдаг нэг хүн байдаг да. Яг л тийм анаа минь бидний арыг бат таадагт үнэхээр их баярлалдаг шүү гэсэн. Тэгээд энэ төрсөн өдрийн баяр танд Азууд хиймрийг авчрах болтугай. Бас таны эхлүүлсэн шинэ бизнест амжилт хүсье. Нийт налайгчуудаа бас манай хатан зүгийн барайцлалын төвөр өргөнөөр үйлчлүүлэхийг хүсэж энэ удаагийн дугаараа жаргая. Баярын мэндийг дахин хүргэе. За баярлалаа. халиран туулдаг чиглэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхыг гүйгүүлсээ дүүтэй юм чиндээ дүүлэн нислээ чиглэлээ дүүгийнхээ хараас л холдсонгүй дээ дүүрэн амьдранда дүнсийг өдгий нотогтай юм чиндээ